Сайн байцгаана уу? Мөглөнөөс угта тавтай морил. Та бүхэндээ Friendly Rivalry-гийн киноныхоо сүүлийн ангиудыг яриад өгье. Лайк, subscribe битгий мартаарай. Баярлалаа. Сэлгигийн амын тагилсан хүн бол Жэй. Манай хоёр ярилцах ба Сэлги Эрик Жэйгийн аавд ажиллаж байгаа гэдгийг мэдж байгаа учраас зориуд урих тавихын тулд худлаа юм ярьсан байж таардгийн. Тэр тухай сонссон Жэй маань за би чамд туслая гэд манай хоёр хамтрахаар болно. Сэлги аавынх нь өрөөнд юу харсан тухайгаа хэлж мөн Жэйд бүгднийг өөрөө тайлбарлан харуулна. Жэй аавынхаа юу төлөвлөж байгааг бүгдийг нь мэдхийн тулд бүхий л газар чагнах төхөөрөмж байрлуулна. Тэгээд нохоогоо хэлж байгаад хүзүүчэнд нь байсан мемори картыг үзтэл ээж аав хоёр нь удахгүй Жэна агчийг очиж иргэнэ гэсэн тухай ярилцсан. Ингээд тэр хоёр Жикёны ээжийнх нь машиныг гуйж аваад Сэлги болон Жэйн хоёр Жэйгийн ээжийг мөрдгөр шиднэ. Учир нь тэр хоёр Жэна агчийг олгоод л ингээд байгаа юм. Жэна агчийг хэрвээ олчих юм бол шүүх хуралдал аваач нь Сэлгигийн аавынхаа шүүх хурал эхэлсэн бөгөөд хамгийн гол нь гэрч хэрэгтэй. Жэйгийн ээжээ араас нь мөрдсөн боловч тэрээр асрамжийн газрын хүүхдүүдэд хандив өгч ин. Ингээд Жэна агчийг шүүх хурал дээр аваач чадахгүй гэдгийг манай хоёр дуулгаад шүүх хурлын танхим дээр очиход Сэлгигийн ээж нь баргар царайтай хүн гарч ирнэ. Жэй Сэлгитэй уулзгаад очсон нь Жэйгийн аав нь явах хэрэгтэй гэд манай хэд салцгаана. Тэгсэн Сэлгигийн хойд ээж нь чи үнэхээр Жэйд итгэдэг хэрэггүй гэхэд Сэлги тийм ээ л гэж хариулна. Харин нөгөө талд Жэйгийн аав нь Жэйд нэг утас өгөх ба нөгөөдг нь Сэлгигийн хойд ээжийнх нь машин дотор нууцаар суулгачихсан камер. Манай хоёр маань явж агаад машины ослд орох ба арай гэж амьд үлдээд Сэлги маань хөрхий уйлна. Тэгсэн энэ бүхнийг нөгөө хоёр маань уцаар хараад явж явах ба нэгд юм үзүүлэх гэсэн гээд аваад явсан Жэна агчтай уулзуулна. Жэна агч маань нэг л сонирн болчихсон. Жэй ааваасаа эгчэд юу хийчихсэн бэ гэхэд аав нь би эгчэд чинь зүгээр туссан юм аа хэсэгэн ой сарамжийн устгасан төдий гин. Учир нь Жэна агч өөрөө Сэлгигийн аавыг алжсан юм билээ. Энэ бүх хүннийг нуухайн тулд гэж хэлэхэд Жэй үнд нь итгэдэггүй. Тэгсэн аав нь түүнийг багалзуурцнаа. Би охиныхоо төлөө энэ бүхнийг хийсэн. Энэ бүхэн чиний төлөө гэхэд Жэй за тэгвэл би таны хүссэн охин байх болно гэд явцгаана. Сэлгигийн ээж нь машинаа янзлуулах гад очиход засварчин залуу санаатаагаар таны дугуйг зүссэн байна. Хин нэг нь таныг алахыг хүссэн бололтой гин. Тэгснээ түүнийгээ Сэлгид хэлэхгүйгээр нуун. Маргааш нь моолж Сэлги сургууль дээрээ ирэхэд Жэй байхгүй. Тэгээд бүхий л хүнээс асууж бүхий л газраар хайн. Хамгийн сүүлд нь эмнэлэг дээр очиход Жэй сууж ийн. Тэгээд дээвэр дээр уулзъя гэж гарч ирснэ. Сэлги энэ хүртэл би чамайг зүгээр л ашиглаж байсан. Чи үнэхээр ойлгоогүй хэрэг үү? Би чамтай найзлах хэмжээний тийм хүн гэж юу? Чиний бүх зүйл чинь надад инээдтэй санагдаж ин гэд хаяад явна. Гэтэл үүнийг сонсон Сэлги маань хөөрхий шархлаад үлдэнэ. Энэ бүхнээс болсон ч тэрөө манай хүн сэтгэл санаагаар нэг л унаад хичээл намд ноож төвлөрч чадахгүй. Сургуулийнхаа төгсөх шалгалтын үеэр санд мэд арай гэж бөглөөд сургуулийн 1-р байранд ордог байсан Сэлги маань энэ шалгалтын үеэр 20 дугаар байранд орно. Харин 1-р байранд Жикён орно. Нотлох баримтаа устгаж байгаа аав дээрээ Жэй ирснэ. Би сургуулаасаа 2 дугаар байранд орчлоо. Гэхдээ та надад Яшийн хамгийн хэцүү бодлогын хариуг авч өгч чадна үсттэй гэж хэлнэ. Энэ үед Сэлгигийн ээж нь машинаа солисон байх ба Сэлги та тохиролцсон хэрэгүү гэд маш их уурлаад шууд Жэна агчийн чанарыг оршуулах ёслоос авах үед хамгаалагч ирээд Сэлгийг зогсооно. Эригийн мадам авгаан Эри чамд нэг захирал олцсон таалагдана гэж найдаж ин утгатай юм ярьж байна. Харин Сэлги дээр Жэйгийн аав ирснэ. Чи юу хүсэж байгаа юм гэхэд Сэлги та надад Яшийн хамгийн хүм бодлогын хариуг олоод өгөөл гин. Жэйгийн аав Сэлгид нөгөөний хариуг нь авч өгөх багшийн мэдээллийг хэлнэ. Харин Сэлги тэр багштай очиж уулзах ба нөгөө багш нь маш их сандрах ба нөгөө ажлыг хийхээр болно. Энэ үед Жикён ангаах руу орох ярилцлаганд орж ийн. Харин сургууль дээр Эригийн клубт ажилладаг гэсэн мэдээлэл тарах ба бүх хүүхдүүд Эри рүү маш сонин хартна. Сэлги Жэйтэй уулзаж чадаагүй. Гэхдээ Жикёны оймсон дээр нохооны үс байгааг хараад орой гэрт нь яваад очтол яг гэрээс нь Жэйгийн нохоо нь гараад ирнэ. Сэлги Жэйг бассейн дагаа гэдгийг мэдээд явж очингуудаа хамгийн өндөр дээрээс нь үсрээд бассейн руу орчин. Харин энэ үед Жэй Сэлгийг аврах ба хэмэл амьсгаа хийж арай гэж ухаан оруулна. Тэгсэн Сэлги яагаад ийм зүйл хийж байгаа? Тэгээд чи ааваасаа өшөө авахын тулд 2 дугаар байранд ороо юу гэхэд Жэй юу яриад байгаа юм? Би хин энэс өшөө авах
надад ямар шаардлага байхгүй. Би зөвхөн өөрийгөө л аврахыг хүсэж чинь гэхэд Сэлги тэгвэл намайг ашиглаа л гэж хэлнэ. Сэлги захиалагч ахтайгаа уулзах ба чи нэг муу юм зарахын оронд надтай хамтраад Ешийн хариу заруул илүү ашигтай юм шүү гэсэн санал тавина. Харин энэ үед Ешийн комисс дотор байгаа нөгөө багш чинь хөл бөмбөг тоглож байгаад бэрт чинь харин совилогч өрөөлөгөө авч ороод биднэрт өөр арга хэрэгтэй гэд хөлийн шууд зүснэ хамгаалагчид биднэрт нэмэлт цус хэрэгтэй. Учир нь энэ хүн их хэмжээний цус алдж байна гин. Харин цус авчирж байгаа хүн бол Жэйгийн аав. Халаасанд нь бодлогын хариуг хийгээд явж байгаад жолоочоо зогсоодох гэсэн манай Сэлги болон захиалагч хоёр. Тэр хоёр Жэйгийн ааваас бодлогын хариуг авах гэсэн Жэй хүрээд ирнэ. Тэгснээ Сэлги ааваас нь бодлогын хариуг нь авснаа шууд л нөгөөдхийгөө залгична. Энэ бүхнийг харсан Жэй намайг уучлаарай гэснээ Сэлгигийн хүзүнд нь нойрсох тариа тарина. Тэр ихээр дэмлэг дээр очиход Жэйгийн аав нь Сэлгид хагалгаа хийхгүй гэж таатгалсан. Харин Жэй би хий гэснээ шууд хагалгаа хийснээ нөгөөнийг шалгалтын хариуг гаргаад авна. Харин захиалагч залууч нь баахан олон хүмүүст нөгөөнийг хариуг зарцсан болохоор нөгөө хүмүүсүүд нь эмнэлэг дээр бөөнөр очрлоостой. Тэр дунд нь Жикён хүртэл явж гин. Хаалгаа амжилттай дуусч Жэйгийн аав Жэй дээр ирснээр нэг юм өгснө. Би чамд өмнө нь хэлж байсан энэ охины ирээдүг би биш чи л харин сүйтгэн гэж хэлчихэд гараа явчихна. Тэгээд нөгөө нэг өгсөн юм харсан чинь жинхэнэ бодлогын хариу нь байна. Маргааш нь болж Еш өөх өдөр манай хэд бодлогын хариу өөр байгааг хараад нэлээд сандралдана. Энэ үед Сэлгийн маань сэрэх ба зурагтаа асаасан энэ оны Ешийн өдөр дууслаа гэсэн байна. Еш өгж дууссан манай хэд явж исэн нөгөө мадам авгаачин гарч ирснээр Эрик шууд машиндаа хийчин. Энэ үед нь Жикён бага насны хүүхэд насанд хүрээгүй хүнийг авч явахаар ямар яар шийтгэлтэй байдгийг уншихад манай Эри маань үнэхээр баярлана. Тэгснээ би тэнд ажиллахаа болцсон. Гэхдээ чам түрүүний явдалд үнэхээр их баярлаа. Чи эмч болсноос илүү өмгөөлж бас илүү дээр юм шүү гэсэн Жикён маань баярлаастай. Нөгөө захиалагч чинь буруу бодлогын хариу зарсан болохоор эцэг эхчүүдэд байруулж идүүлнэ. Нөгөө таалд сургууль дээр Ешийн 1-р байранд орсон Жэйгээс ярилцлага авна. Харин аавыг нэвтрүүлэгт оролцуулах ба та яаж ийм мундаг охинтой болсон нууцаасаа хуваалцаж гисэн аав нь ста буурж өгнө. Яг энэ үед нөгөө талд манай Жэна ач дээр очсон нүрийг нугааж өгөөд дулаахан хувц өмсүүлснээ ихчээ хоёлаа нэг газар руу хамт явъя. Гэхдээ тэнд амар хүүтэн байгаа шүү гэд манай хоёр уцаараа шууд лайв хийснэ. Дээвэр дээрээсээ нурлуу өсөрчин. Энэ үед нэвтрүүлгийн хин нэгэн шууд лайвыг үзэж байснаа харангуудаа шууд сандарснаа аавд нь дуулгана. Аврах багийнхан нууран дээр нэгжлэг хийх ба энэ үед манай гуравч очсон найзгаа эзэн минь гарч ирээрээ гэд хүлээж ин. Гэхдээ Жэна ач эзэн минь гарч ирэх ба Сэлгийн маань хөрхий уйлаад Жэйг олоод өгөөч гэд үлдэнэ. Жэйгийн аавын бүх булхаа нэлрэх ба тэр охиндоо хандаж би чиний цогц гарч ирэх хүртэл чамайг өгсөн гэж итгэхгүй гэж хэлнэ. Эри маань хоолны газар ажиллаж явах ба түүний хүсэж байсан агентийн газраас хэн нэгэн ирээд нэрийн хуцаа өгнө. Харин Жикён маань ангаах биш хуулийн чиглэлээр суралцах ба түүнийг сонирхож байгаа залуучуудад хизээж нүүр өгөхгүй шууд л хичээл намаа хийн. Харин Сэлгийн маань хойд ээжтэйгээ хамт амьдарч явах ба одоо хүртэл ээжтэндээ бэлдэнэ. Гэхдээ Жэйгийн аав баян гэрийнх нь гадаа ирж зогсдог. Учир нь охиныгоо Сэлгитэй ирж уулзнаа л гэж боддог юм шүү хай. Сэлги хичээлээ хийж байгаад нэг удаа Жэйг зүудлэн сэрсэн гэрийнх нь гадаа хайрцагтай юм байх ба гуталтай хамт өөрийнх нь Жэйд өгжсэн түлхүүрний осор хамт байна. Эргэн тойрноо харсан хийнж байхгүй. Тэгээд нэг зураг үлдээсэн түүнийг хараад Сэлгийн маань ойлгон үнэхээр их баярлна. Тэр зураг бол Жэйгийн байгаа газар юм. Хамгийн сүүлд нь Жэй гарч ирснээр манай кино маань дуусж байгаа юм. Та бүхэнд маань Friendly Rivalry кино маань таалагдсан бол лайк, subscribe битгий мартаарай. Ингээд түгэж чадах хараа түгээцгээе. Bye bye.